Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн үжийн амгалан айлтгая. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 24-ний даваа гараг. За, Вашингтон дэсийн хотноо бол үжийн 8 цаг болж байна. Ажлын дараагаар өнөөдөр гарсан шинэ мэдээллийг та бүхэнтэй товчилж хуваалцъя. Мэдээний үндсэн агуулга бол өнөөдөр DHS яамнаас H1B гадаадын өндөр мэргэжилтэд ажилтан авдаг H1B визэнд $100,000 төлбөр ногдуулах тухай шинжилсэн журмыг зарлалаа. За өдөрхөн мэдэж байгаа өмнө нь бол Трампын засаг яг үүнтэй адил шийдвэр гаргаж байсан. H1B визэнд бол $100,000 хураамж тогтоох тухай зорилго гаргасан боловч энэ нь бол холбооны шүүхийн хоригт орсон гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Тэгвэл энэ удаад Трампын засгийн шийдвэр өмнөхөөс юугаар өөр? Яагаад ийхүү хоёр дахь удаага хордлого хийх болсон тухай мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. За юуны өмнө энэхүү шийдвэр бол өмнөх шүүхийн хоригоос зайлсхийсэн нарийн тооцсон журам гэдгийг хуульчид хэлж байгаа. За өмнөх журамд бол ерөнхийлөгчийн хувьд шууд зарлиг гаргах байдлаар $100,000 төлбөр ногдуулж байсан. За үүнийг бол Массачусетс мужидх холбооны шүүгч бол ерөнхийлөгч татвар ногдуулах эрхгүй гэсэн үндслэлээр хоригдсан байдаг. За тэгвэл энэхүү хоригоос зайлсхийхийн тулд энэ удаад бол цаашлын хуулийн заасан USCIS байгууллагаас төлбөр ногдуулах эрхийн хүрээнд энэхүү журмыг зарлалаа. За хоёрдугаарт өөр процессор энэхүү журмыг бол зарлж байна. За өмнө бол ерөнхийлөгчийн зарлиг учраас олон нийтийн санал агуулгүйгээр шууд үүнийг хэрэгжүүлэхээр оролцсон байсан нь хууль зөрчсөн гэж үзсэн байдаг. За тэгвэл энэ удаад бол журам хэрэгжих журмын тухай энэхүү шинжилсэн журамд 30 хоногийн хугацаанд олон нийтийн санал авахаар маргааш 8-25-нд шинжилсэн журмын саналыг холбооны бүртгэлийн албанд бүртгүүлэхээр болсон байна. За 3 дугаарт нь бол өмнө бас дээд өрдөж байсан. За өмнө нь тогтоосон $100,000 гэдэг тоо бол үндсэндээ цагаан ордны зүгээс явна нэгэн тооцоо үндэслэлгүй зохиомжтой тоо гэж үзсэн байдаг. Тэгээс энэ удаад шүүхийн хоригоос зайлсхийх нэг алхам бол H1B визийн төлбөрийг бол маш нарийн байдлаар тогтоож өглөө. За энэ удаад H1B визийн төлбөр бол $103,265 байхаар тогтоож өглөө. За энэ бол Америк нэгдсэн улс жил тутам авдаг 85,000 H1B визтэй хүмүүсийн визийн процесс хийхэд гардаг нийтдээ $8,777 сая зардлыг нөхөж байгаа гэсэн ийм нарийн санхүүгийн тооцооллыг энэ удаад гаргаж тавилаа. За энэ бол үндсэндээ цаашлалын хуулинд холбооны цаашлалын байгууллагын агентлагууд бол гарч байгаа зардлаа ийхүү төлбөр тогтоож нөхөхийг бол зөвшөөрсөн энэ хүрээнд бол хийж байгаа гэдгийг хуульчид хэлж байна. За дөрөвдүгээрт өмнө гарч байсан журмаас хамгийн томоохон ялгаа бол энэ журмын хамрах хүрээ байна. За энэ бол энэ удаад маш олон хүнийг хамарсан ийм журам зарлахаар болж байгаа. За өмнө нь бол зөвхөн Америк нэгдсэн улсаас гаднаас орж ирж байгаа буюу хэлийн чандаас ирж байгаа H1 визтэй хүмүүст хамаарахаар байсан бол. За энэ удаад Америкийн нэгдсэн улс жилд авдаг 85,000 гэсэн квотын хүрээнд орж ирж байгаа. Мөн Америк нэгдсэн улсын дотор статус солиулж байгаа болон F1 болон бусад төрлийн цаашлалын бос визээс H1B болгож байгаа хүмүүст хамаарна гэдгийг энэхүү журамд дурдсан байна. За энэ байдлаар жилийн 85,000 тонны квотыг бүрэн хамарсан төлбөр ногдууллаа гэсэн ийм тайлбарыг хийж байна. За өмнөх хоригт орсон журам бол зөвхөн гаднаас ирж байгаа гэж тогтоосон байсан. За тэгвэл үнэн чанартаа энэхүү 85,000 гэсэн квотын тэн хагас нь Америк нэгдсэн улсын дотор байгаа. За тухайлбал OPT буюу оюутны визтэй хүмүүс ногддог байсан гэдгийг хуульчид хэлж байна. За дараачи нэг олонний анхаарлыг татаж байгаа заалт бол энэхүү $103,265 төлбөр нь
Өнөөдөр гаргасан хүмүүсийн одоо өмнө нь төлсөн төлбөр дээр нэмэгдэж тооцно гэдгийг бол онцолж байгаа. За тиймээс үндсэндээ өмнө нь одоо 100 мянган долларын төлбөрийг ерөнхийлөгчийн зарилгын хүрээнд төлсөн хүмүүс байгаа бол тухайн төлбөрийг одоо буцаан олгохгүй харин дээр нь одоо энэхүү 103,265 долларын төлбөрийг давхар тооцно гэсэн заалт урьдсан байна. За харин энэхүү журам бол жилийн одоо 85 мянга гэсэн квотоос чөлөөлөгдөж авж байгаа ээжнийг бие биежинд хамаарахгүй гэдгийг мөн энэхүү журамд заасан байнамаа. За ямар ч тач өнөөдрийн хувьд ийм мэдээллийг та бүхэндээ хуваалцахаар байна. За энэ журам бол маргааш холбооны бүртгэлийн албанд бүртгүүлж улмаар энэхүү журам заасан дэлгэрэнгүй мэдээллүүд олон нийтэд тодорхой болохоор байна. За энэ журамд бол та бүхний анзаарч байгаачлан зарим нэгэн одоо ээж нэг бие визтэй хүмүүст хамаарах журмаа гэж заасан байна. Тиймээс энэхүү журмаас чөлөөлөгдөх онцгой нөхцлүүдийг журам олон нийтэд тодорхой болсон дөрөвд иргэн мэдээлэх юм аа. За Америкийн эзэн улсын засгийн газраас тогтоодог жилийн одоо 85 мянга гэсэн квотонд багтаж ээжнийг бие виз авч байгаа. Гадаадаас шинээр ирж байгаа болон Америкийн эзэн улс дотор статус солиулж байгаа хүмүүст 103,265 долларын төлбөр ногдуулах журам ийхүү зарласан байна. Энэхүү журмыг маргааш 8 сарын 25-нд холбооны бүртгэлийн албанд бүртгүүлж улмаар олон нийтийн зүгээс 30-ны хугацаанд санал авсны дараагаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр байна. За энэ бол мэдээж бидний таангалж байгаачлан одоо шүүхийн танхимд очих нь ойлгомжтой. Тиймээс эрх зүйн маргаан цаашдаа хэрхэн өрнөхийг манай сувгаас цаг тухай бүрдэн шуурхай мэдээлсээр байх юм аа. Даваа гарагийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.